Өглөөний мэнд эрхэм үзэгчдээ сайхан амарцгаас нь UBS телевизийн уран бүтээлчдийн зүгээс өглөө бүр танд шинэ дугаар бэлтгэн өргөдөг уламжлалтай Coffee цайны нэвтрүүлгийн маань ээлжид дугаар эхлэхэд бэлэн боллоо. Ингээд энэ сайхан өглөө бидний урилгыг хүлээн авч студийн маань зочны амирт өргөдсөн хүндтэй зочноо үзэгчид та бүхэндээ танилцуулъя. Энэ өглөө бидний урилгаар улсын хурлын гишүүн Цэрэн Пилийн Даваас өрөм хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэнд сайхан амарцсан та. Сайхан та бүхэн ч гэсэн өглөөний мэнд хүргэе. За баярлалаа. За нэвтрүүлэгт манд хүрэлцэн ирсэн зочдыг бид халуун кофе цайгаар дайлаад ярилцлага эхлүүлдэг. Та хамтдаа кофегоо амтлан уугаад бидэртэй ярилцлага халуун дотны яриагаа гурлаа эхлүүлье. Сайхан кофе байна ямар ч гэсэн. Баярлалаа. За тэгээд таны хувьд бол 2008 оноос эхлээд төрд зүтгэж улсын хурлын гишүүнгийнх одоо албан тушаалыг хашиж ард түмнийхөө сайн сайхны төлөө бас ажил хэрэг эрхэлж явж ирсэн хүн. Тэгээд таны хувьд бол одоо сангийн яаманд ажиллаж ирсэн. Тэгээд 2 удаа сонгогдохдоо хоёуланд нь төсвийн байнгын хорог даргалж явж ирсэн ийм одоо хүн байгаамаа. Тэгээд таны яг одоо мэрэгжил бол эдийн засагч тийм ээ. Тэгээд би нэг зүйлийг бас ярилцахаа өмнө тодтогч асуумаар байна л да. Энэ улсын хуралд энэ эдийн засагч хүн яагаад одоо байвал зүгээр юм бэ гэдэг энэ асуултыг тавьмаар байна. Ягаад гэх юм бол одоо энэ Монгол улсын эдийн засгийн байдлыг хүнд болоод энэ. Тэгэхээр таны хувьд бол туршлагатай эдийн засагч яг энэ эдийн засгийн ухаанаараа бол одоо Монголд томоохон тооцогдох ийм хүн болцсон байгаа учраас таны бас энэ асуултанд хариулаасаа гэж юун төрөнд одоо сонирхож асуумаар байна. За тэгэхээр эхлээд ер нь ягаад улс төрд гарч ирсэн бэ гэдэг талаас нь л ярил л да тийм ээ. Тэгэхээр би бол 8 он хүртэл бол яг л тийм төрийн жинхэнэ алам хаагчлан байсан л да. Одоо би төрд тэр яг шат хамжилгаар нь сангийн яамны мэрэгчлэлтэн, ахлах мэрэгчлэлтэн, хилцээний дарга, газрын орлогч, газрын дарга гэд яг тэр бүх шат хамжилгаар л явж ажилласан. Тэгээ 2000 оноос хойш ч бол ер нь тэгээ ингээл улс төржөөл юу гэдэг төрийн албар руу ингээд улс төрийн хандлагууд орж ирээд тэгээд одоо сайд нь улс төрөөр томилогдонгуудаа өөрийнхөө багийг авсраад ингээд мэрэгжлийн улсуудыг халдаг ийм зүйл рүү орж ирсэн байхгүй. Тэгээ бид нарыг ингээд мэрэгжлийн одоо яг тэр улс төрчдөөс ангид тэр төрийн албыг авч явах хэвээр улсууд л улс төрчд ингээд шахдаг ийм хандлагууд гарч ирээд тэрнээс бол биднийг ингээд улс төр рүү орох тийм шахалтыг хийсэн байхгүй. Хэрвээ тэгэг бол бид бол тэр төрийнхээ албыг хашаал явж явах хэвээр байсан. Одоо жишээл юу гэдгийг хамгийн бидний дээдлийн одоо алба бол төрийн нарийн бичгийн дарах болгох мөрөөдөл явах байсан бахал та. Тэгэхгүй тэгээ бид нарыг хүчээр ингээд шахсан байгаа юм. Гэхдээ би улс төрд орохдоо бол хин нэг одоо юу гэдэг том улс төрч гэдэг ч юм уу ийм хүмүүсийг дагаж бол ороогүй. Ерөөсөө би надыг ажлаас өөрчилсөн. Өөрчлөлийн дараа юу гэж бодсон гэхээр тэгвэл би бас адилхан тэгвэл та нартай ажиллах нь улс төрч болох хэрэгтэй юм байна. Тэгэл нутаг дээрээ очиод нутгийнх нь надыг дэмжиж өгөөл. Тэгэл улс төрд орсон. Өөрөөр хэлэх юм бол надыг энэ улс төрийн хүрээнд гарч ирэхэд бол би нутгийнхнаа дэмжлэгтэйгээр л гарч ирсэн. Тийм учраас бол би 2 ч удаа нутагтаа ингээд бас одоо дэвшээд тэд маань надыг бас хүнд үед ч гэлээ гэсэн дэмжиж гаргаж өгч байсан байхгүй юу. Яг гэвэл би энэний өмнөх сонгуул дээр бол бие дааж гарсан шүү дээ. Бие дааж гарна гэдэг бол хэцүү. Яг гэвэл 28 бие даагч дэвснээс 3 хүн гарсан. Тэгэхээр 3 хүн гарч ийн гэдэг бол маш том одоо сорилтыг давж гардаг. Тэгэхэд нутгийнх маань гаргаал гэсэн. За яг нутгийнх маань ингээд надыг гаргаад өгсөний хүчинд л би төсвийн байнгын хороонд дарга болж байгаа шүү дээ. Тэрнээс биш би зүгээр ингээд их хурлын гишүүн биш байх юм бол юу гэж төсвийн байнгын хорог даргалах вэ? Тэгэхээр энэ албан тушаал төрнө гэдэг чинь бол нэг өсөндөө миний нутгийнхны одоо тэр сонголттой шууд холбоотой л дээ. За их хурлд ягаад эдийн засгч хүн чухал вэ гэдэг талаас асуугаад байна л да тийм үү? Тэгэхээр их хурлын одоо нэг үндсэн хуулиар олгогдсон нэг том бүрийн эрх бол төсөв батлах гэдэг байхгүй. Жилийн төсвийг одоо их хурл баталдаг. Энэ их хурлын онцгой бүрийн эрхт хамаардаг ийм ажил. Тийм учраас төсвийн байнгын хорог одоо тэргүүлнэ гэдэг бол яг энэ онцгой бүрийн эрхийг хэрэгжүүлэхэд л гол одоо энийг зохион байгуулж тэр хэрэгжүүлэх үүрэг төсвийн байнгын хороонд ногд. Тэгээ манай яг хоо их хурлын гишүүд маань яг энэ их хурл дотор одоо ингээд сангийн яамд яг мэрэгчтнээс ахуулаад тэр шат хамжилгаар нь явсан бол бараг байхгүй л дээ. Үндсэндээ байхгүй. Зүгээр яг ингээд улс төрөөр очиод тэнд дарга болоод гэдэг юм уу даргын алба хашиж агаад тэгээд ирсэн улсууд бол би тэрнээс яг анханаас нь ингээд энэ шат хамжилтаар нь явж байгаад ирсэн хүн бол байхгүй баг. Тэр агуулгаар манай одоо их хурлын ангийн 76 бол надыг 2 удаа энэ одоо их хурлын онцгой бүрийн эрхийг хэрэгжүүлэх үргэлжлийг гүйцэтгэх гэл ингээл одоо би даагч гишүүн байсан ч гэсэн надад энэ ажлыг хариуцуулсан нь бол тэр нөгөө мэрэгчсэн
одоо төсвийн хүн гэдэг талаас л ингэж хандсан баг. Энэ бол тэр 76 хамт олонны өмнө итгэлийн асуудал. Яг би тэр одоо өөргийг даргалаагүй л ч гэсэн надад тэр л ногдд. Яг тэгвэл төсөв ороод ирнэ. Тэр ажлын хэсэгт бол зайлшгүй бий байдаг. Тэгээд тэр төсвийг их хурлаар баталж галтар өөрийн гэсэн үүргээ гүйцэтгэх нь мэдээж мэрэгжлийн хүний хувьд л төсвийн тэр задаргаа тэр төсвийг унших мэдрэх талаасаа бол чинь насаар хийсэн ажил учраас өөр байгаа шүү дээ. Тэр тийм мэрэгсэн байгаа. Тэр талаас нь хандаж би тэгээ ерөн зүгээр яг нэг зүйл дээр төрийн албанд байсны хүнд бол энэ 76-ад анхааруулж хэлдэг юм болоод ер нь өнөөдрийн бидний энэ нэг эдийн засаг ингээ хүндэрч гисэн улс орон хүндэрсэн чинь бол ер нь бид нар яамдыг мэрэгжлийн бус болгосонтой холбоотой шууд гэж ингэж хэлдэг. Өөрөөр хэлбэл мэрэгжлийн бус засгийн газрыг байгуулсантай холбоотой гэж. Одоо жишээлбэл яамдын сайдыг мэрэгжлийн бус хүнээр тавьчихж штэ тийм ээ. Энэ бол хамгийн аюултай зүйл байхгүй. Би нөгөө төрийн албанд байсан хүний хувьд энийг яг одоо бүр тэр ач холбогдол агуулга талаас нь мэдэрдэг. Яг тэгвэл мэрэгжлийн бус сайд гэдэг хүн бол шийдэл гаргаж чаддаг. Тэр мэрэгчлүүдийн оруулж ирсэн тэр саналуудаас өөртөө аятайхан санагдсныг шүүрч аваад тэгэл тэрийг одоо бодлого болгоод явчихдаг. Тэгэхээр одоогийн яамд бол мэрэгчлэлтний төвшөнд одоо бодлогоо гаргаж ингэж явж гин гэсэн үг байхгүй. Хуучин надыг мэрэгчлэлтэн байх үед тэр 90-ад оноос өмнө гэдэг юм уу мэрэгжлийн засгийн газрууд байх үед ямар байсан гэхээр тэр салбарын сайд бол тухайн салбарын хамгийн шилдэг байсан байхгүй. Тэгэхээр тэр салбарын ажил хамгийн сайн явдаг байсан. Одоо бол ингээд мэрэгжлийн бус сайд очие тийм ээ. Мэрэгжлийн бус сайд очихоор чинь салбарын ажил унж байгаа юм. Салбарын ажил унахаар яг улсын ажил унна. Улсын ажил унахаар улс орон хямрна шүү дээ. Тэгэхээр ийм л зүйл болоод байгаа гэдгийг бас бид бодох хэрэгтэй юм байна. Одоо багаас нь дээшээ шат ахиж мэрэгшсэн хүн учраас одоо нөгөө тоотой тогоонд чанагдсан эдийн засагч хүн гэж ойлгож байна шүү дээ. Тэг ер нь бол яг ингээд чанагдаад ирэхээр хүн юг ойлгодог болдог хэрэг шүү дээ. Өнгөрснөө сайн мэддэг болдог. Тэгээ одоогоо бүр сайн мэддэг. Ийм хүн яах вэ гэхээр ирээдүгөө хардаг байхгүй. Бас алдаагаа ойлгоно тийм ээ. Дараагийн удаа ингэвэл яах вэ? Ирээдүгөө хардаг болдог байхгүй. Шууд ирсэн хүн бол ирээдүг харахгүй байхгүй. Тийм үү? Ирээдүг ч гэсэн шийдэл гаргаж чаддаггүй. Би бас яг энэ дээр энэ байр суурин дээр бол тантай санал нэг байна л да. Одоо энэ яам тамгийн газруудад сайд солигдож ирээд юм уу, нам солигдоод ирэхээр л тэнд доор ажиллаж байгаа бүх хүмүүс ингээд солигдож байгаа. Орон мөргүү ингээд солигддог. Тэгээд эн чинь өөрөө нөгөө яам тамгийн газрууд чинь жинхэнэ асуудлыг шийдэж идэг. Тэр дунд буцалж ард иргэдийг тэр доотлоо ажиллаж байгаа аймаг сумдаа ингэж өдөрдөж захирч явах хэрэгтэй хүмүүс байтал ингээд солигдоод байхаар тэр дунд ажил явсан яваагүй ингээд мэддэгдэхгүй. Ингээд хаягдаад байна л та. Тэгээд багаараа өөрчлөгдөж. Тийм. Тэгэхээр энийг одоо юу гэдгийг тийм өөрчлөх гэдэг юм уу? Энэ дээр одоо ямар нэгэн байдлаар энэ зохицуулт хийх юу н боломж бололцоо биднэрт юу н байна уу? Энийг бол одоо хүн болгон л мэдээд байдаг мөртлөө өөрчилж чадахгүй нэг юм дүрм тогтчиход байна шүү дээ. Энэ бол улс төрчдийн цэвэр ёс суртахуунтай холбоотой байгаа байхгүй. Тэгэхээр ингээ улс төрд бас ингээд нэг тийм юмыг ингээ зоосны нөхөр хардаг болсон улсууд их орж ирсэнтэй холбоотой байхгүй. Төрийн ажил цаана унд салгардж гин гэдгийг мэдрэхээс илүү яаж хөрөнгөчих үү, яаж энэ төрийг ашиглах уу, төрөө яаж мөнгөний машин шиг байлгах уу гэдэг тэм сэтгүүтэй улсууд өнөөдөр давмгаалцсандаа л юм байна. Тэм ч учраас ингээл янз бүрийн офшорын асуудал гэдэг юм уу, аль эсвэл оюутлогын гэрээ өрөөшөхгүй боллоо, банк гэрээ гэдэг ч юм уу ийм зүйлүүд гарч ирээд байгаа нь өнөөдөр бид нар хэдийгээр баялгаараа одоо бидэд алмазаас ус бүгд байна шүү дээ. Нефт байна, одоо зис, алт, нүүрс бүгд байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө бид ингээд хамгийн их өртөө орн багтаад байна гэдэг чинь яг энэ төрийн ажил жинхэнэ утга агуулгаараа явж чадахгүй болсонтой л холбоотой. Төр нь өөрөө ингээд нийтийн эрх шиг хамгаалдаг. Олон түмнийхээ төлөө анхаардаг юм болоод ирэх юм бол тэр бидний одоо яриад идэг тэр хүмүүнлэг арчилсан нийгэм чинь бий болох байхгүй. Одоо бол нөгөө бүдүүлэг капиталист нийгмийг л бид нар сонгочод яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө нөгөө төрийнхөө албыг тэр чиглэл рүү нь явуулаад нөгөө мөнгө бүтээх гэдэг тал руу нь явуулаад байгаа болохоос биш яг одоо улс орноо сайхан хөгжүүлчихье гэдэг талаас биш. Энд нэг хоёр ялгаа байгаа энэ хүмүүсийн донд. Нэг хэсэг нь бол юу гэж бодоод байна вэ гэхээр би ингээд одоо төрүүлээд бүгжөөд ингээд баян болчихно. Одоо энэ нөгөө Sumitomo Mitsui корпорац центр шиг болчихно, Samsung центр шиг болчихно. Тэгээд улс орноо чирчин Hyundai Group центр шиг гэж бодоод байгаа байхгүй. Монгол жижиг зах зээл тийм бий болохгүй. Харин бид юу гэж бодоод байна вэ гэж. Бидний нэг хэсэг нь болохоор ингээд улс орноо сайхан болгочих. Тэгээд тэр одоо энэ байгалийн баялгаа өрөшгтэй ингээд ашиглаад мал аж ахуйгаа сайхан болгоод ингээд улс орноо сайхан болгосон дараа бол бид сайхан амьдран бидний компани ашиг олно гэж.
Ийм хоёр ялгаан дээр өнөөдөр улс төрчдийн хооронд бол том одоо маргаан бий. Тэгэл бие бинийгээ популист гэж дуудаал ингээл байж байгаа байхгүй да. Би гэж бодох нь бас ихсэн. Бид гэж та сая ярьлаа шүү дээ. Бид гэж ер нь боддог хүн цөөхөн баг шүү байна. Тэр нь олон болчих юм бол нийгмээ ботсон төрийн бодлогын дамгаал. Яг гэвэл нийгмийн арчил илүү болох байхгүй юу? Одоо жишээлбэл Норвеги, Скандинавийн хойг орн, Швед. За ер нь бол одоо Европын орнууд бол харьцангуй ингээ нийгмээ боддог засаглалтаа болсон байгаа байхгүй юу? Та бас түрүүний яриандаа дурдчихсан 2 удаа төсвийн байнгын хорог ахалсан, за сангийн яамд ажиллаж ийсэн гэдэг ингээд 2 удаа сонгогдно гэдэг бол яг дэвшиж байгаа тойрогтой аймагта юм хийгээд хүмүүсийн бас итгэлийг олсны нэг шинж илрэл болов гэж бодож байна л да. Тэгээд хөсгөлчүүд бас ярьдгийм байлээ. Таныг сонгочвол бас юмд хүрэх хүн гэж их одоо магтдаг. Тэгээд ч бас сонголтоо танд өгдөг гэж ярьдгийм байлээ. Та ер нь энэ яриаг сонсчих юу? Яг сая би бас нэг нэр дэвшгүй гэдэг ингээд иргэдээс бас нэг судалгаа хийсэн байхгүй юу. Тэгэхэд бас яг энэ хандлага бол хоёрт байсан баг шүү. Нилийн дээгүүр орчихсон. Эхнийх нь бол ингээд та бол одоо эдийн засгч хүн мөн бас та ингээд улс төрд бас ингээд бидний дуу хоолой болдог. Яг ийм одоо улс төр жоохон бохирдсан цагт та байх ёстой, эдийн засгийн хямралаас давхад эдийн засгчнүүд байх ёстой гэдэг нь дамгаалсан байсан. Хоёрт бол яг өөрөө ч хэлээд байгаа шиг бол бид ингээд одоо гаргаад өгт бол бас нэг улс орондоо хэрэг болчих юм хүн байгаа юм гэдэг тал нь бас дамгаалсан байсан. Өөрөөр хэлэх юм бол өөрөө ч хэлээд байгаа шиг одоо ингээд гаргачих юм бол ямар ч гэсэн нэг төсвийн байнгын хорог 2 удаа даргалаад ингээд аймаг орныхоо хөгжилд бас нэг хөв нэмрээ оруулчлаа шүү дээ. Мэдээж улсынхаа ажлыг нэг тавина. Хоёрт бас одоо аймаг орныхоо хөгжлийг бас бодох ёстой гэдэг ийм үүрэг даалгавар наадаг шүү. Тэр нь бас давхар хэрэгжих ёстой гэдэг агуулгаараа бол одоо жишээлбэл морьор бол юу юм л да одоо хоньныхоо морийг хүн уйдгуутай ажиллах нь бас ингээд нэг давчих мороо уйдаг шүү дээ. Тэрэн шиг бас нутгийнхан маань бол бас тэр талаас нь боддог л ахaltaа. Ингээд гаргачвал манай хүн бас нэг тэр 76-ны итгээд тэгээд одоо бас нэг бидний төлөө ажиллах болцоотой хүн шүү гэдэг нь очиж шин зэрэг байхгүй байх гэж ингэж боддог л ахaltaа. Даасрын гишүүн бас уяач хүн учраас мориор ол гэж жишээ авч яриад байна л та. Таны хувьд бас морины спортод одоо хорхойтой морь уйдаг уяач хүн байгаа. Тэгээ энэ одоо морь уйна гэдэг бол би нөгөө өөрийнхөө бага насны амьдралаа үргэлжлүүлэл явж байгаа хэрэг байхгүй юу? Тэр одоо хурдан морь унаж хурдан морьтой хол өссөн хүүхдүүд ч баг байхгүй шүү дээ. Ямар нэг байдлаар тэр одоо морьтой тэр мал аж ахуйтай амьдрын хологжил хөдөөний бич өсөж байгаа байхгүй юу? Жишээ нь би ингээд адуу малаараа ингээд очихоор над бол тэр одоо өтг бууцны үнэр бол их сайхан санагддаг байхгүй. Гэтэл ингээд хотод яг өссөн юм уу? Одоо жишээл хотын хүүхд ингээд очихоор хамраа дараад идэг байхгүй. Би тэгээд хэдэнтэй гэдэг юм. Би ингээд надад ямар нэг аллерги байдаггүй тоосны. Тэр бол ингээд би тэр өтгөн дунд тэр шорон дунд өссөн учраас надад ингээд дархлаа тогтоож өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь бол хүнийг эрүүлжүүлдэг гэдэг юм аа. Та нар харин энээс хамраа дарах биш, энээс сайн үнэрл гэдээ бид гэдэг байхгүй. Тийм учраас яг одоо болтор би тэр хөдөөнийхөө амьдралтай холбоотой яваал гэж ингэж өөрийгөө ойлгоод. Яг тэгвэл одоо цаг агарын мэдээ нэг муухай дугаараар ингээл явдаг штеп. Тэгэхэд бол би бас ингээл сэртгэхийн. Тэгвэл жирийн одоо нэг хүнийг батхад бол би бас сэртгэхийн. Яг тэгвэл би бас нэг хідэн мал маань Төв аймгийн Цээл сумд байдаг. Тэгээд адуу маань байдаг. Тэгээд цасан шуурганд уруудаал бас адуу алга болчихвол би ч өөрөө явж хай штеп. Тийм учраас арай хөдөөгийн амьдралд ойр байдаг гэж магадгүй. Тэр талаас нь ч бас манай нутгийн хүмүүс боддог баг. Яг гэвэл би тэр малчтын зовлон бэрхшээлийг бас туулаад явж байгаа хүн л дээ. Нэг талаараа. Тэгээ нэг хурлч одоо жишээлбэл малчин гишүүн байх байгаад шүү дээ. Малчтуудаа гарч ирэхэ болчихсон тийм үү. Тэгэхээр ийм цаг үед бол бас энэ малтагаа ойр байна гэдэг бол бас тэднийг ойлгоход илүү тусдах хөмтөл гэж би бодод. Тийм ч учраас тэр их хурлаар малчтын талаар төрөөс баримтах бодлогын баримтчих гэж батлахад мөн Монгол мал хөтөлбөрийг бол одоо санаачлагч гол оролцож ингэж батлуулсан байгаа. Тэрний хэрэгжилтэн дээр бол бас арай илүү дуурж анхаардаг баг. Яг гэвэл бидний зовлон ижил учраас. Яг би нэг зүйлийг бас ингэж улс төрчөнд бол байгаасаа гэж ингэж бодож нөхдөдөө бас хэлтий. Эцсийн дүндээ бид нэр бүгдээрээ ингээл одоо дарга цэрэг их хурлын гишүүн байж байгаа л тэнгэртэй явахгүй шүү дээ. Ямар нэг байдлаар эргээл бид нар иргэн болох байхгүй юу? Тийм учраас одоо та бүхэн Дубайн гэр, оюутлогын гэрээ янз бүрийн их хурлаар хуулийн асуудал орж ирэхэд та нар
би иргэн болно гэж бодож ингэ шийдвэрээ гаргаж байгаа чи тэр насны эцэст байх амьдралынхаа төлөө та нар бодож шийдвэрээ гаргаж байгаа гэж би бас энэ 76-д зөвлөдөг. Би бол тэгж л боддог. Би насны эцэст бол магадгүй нөгөө мал дээр очсон сууж байгааг үгүйсэхгүй ш. Тийм учраас тэр үеийнхээ амьдралыг сайн сайхан байгаасаа зовлон бэрхшээл байгаасаа гэдэг агуулгаараа бид нар ханддаг болчих юм бол бас энэ бол улс орны хөгжилч хэрэгтэй, бусдын амьдралч хэрэгтэй л байна. Ярилцлага эхлэхээс өмнө таны тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээллүүдийг уншиж баг зэрэг судалгаа хийж суулаа л да. Тэгэхээр та Монгол улсын хэмжээнд топ 10 улс төрчийн нэгт бас бичигдсэн байдаг юм лээ. Тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод таны рейтинг их өндөр байдаг юм байлээ л дээ. Тэгээд би юу асуух гээд нэг ихлээр та яагаад юу нийслэл Улаанбаатар хотоос сонгогдож болохгүй гэж яагаад юу Улаанбаатар хотын аль нэг дүүрэгт нэр дэвших юм бодол төрөөгүй юм болоо. Та бол одоо аль ч дүүрэгт нэр дэвшсэн бол гарчхал юм байна гэж би харж ирсэн л да. Тэр одоо судалгаа бол нэлээд хамтаа сайн судалгаа байд юм билээ. Гэтэл та хөвсгөлдөө ингэж үнэнч байгаад байгаа шалтгаан чухам юу юм бэ? Хүмүүс чинь улс төрччин болохоор ингээл нэг аймгаасаа гарч ирчээл ингээл хотын тойргоо солиул ингээл яваад идэг юм билээ. Гэтэл тойрогтой үнэнч байгаа улс төрчд бол их цөөхөн тоотой хидхэн байгаад тах шиг. Тий, би одоогор яг наад зүйлээ чинь бодоогүй юм байна. Гэхдээ тэгээд нутагтаа гарч чадахгүй болчихсон хүн бол өөр газар дэвшээд бас гарахгүй шүү дээ. Тийм биз? Зүгээр яг би бол яг өөрөө чинь зүгээр асуухаар сая бас бодлоо л тийм л байх л да. Яг тэгвэл тэр сүүлийн 2 жил бол нөгөө улс төрчдийн рейтинг тогтоох судалгаагаар бол эхний 10-т үнэлгээнд ороод явж байгаа баг. Гэхдээ мэдээч хэрэг би гишүүн боллоо гэхэд бас улс орныхоо төлөө зүтгэн шүү дээ. Тэгэхээр хаанаас сонгодоод зүтгэгдсэн бол ялгаагүй баг. Мэдээж Улаанбаатараас нэр дэвшигт бол бас гарах боломж бол байгаа л да. Байгаа л гэж би бас зүгээр өөрөө ч хэлэхээр бол төсөөлөгч нь яг тэгвэл тэр судалгаанд ихэвчлэн Улаанбаатарынхаа оролцож байгаа тийм үү. Тэгээд бас тэгж өндөр санал өгснэг бодоход бол боломж байгаа баг. Гэхдээ надад нутгийнхны өмнө хүлээсэн нэг үүрэг байгаа юм. Би ингээд 130 орчим мянган хүнийг төлөөлж ингэж энд сууж байгаа тийм үү. Тэгвэл тэд маань надад нэг итгэл өгсөн байгаа шүү дээ. За энийг гаргахчвал энэ маань бас нэг арай илүү бидэнд орон нутгийнхаа энэ хөгжил гэдэг юм уу бидний амьдралд бол тус болчих байх гэж ингэж итгэсэн байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр итгэлийн даах боломж байх үедээ бол одоо насны эцэст очих тэр нутгийнхаа төлөө бас зүтгэх ёстой гэж. Би тийм л одоо агуулгаар хандсан юм байна. Яг гэвэл би нутагтаа байх гэдэг төсөөл нь одоо болтол надад илүү яваа юм байна. Тэр агуулгаараа бол би ер нь хотод дэвшчихье гэж ер нь бодоогүй юм байна л да. Мэдээж хэрэг бол одоо хүний чинь хизээч очиод ууддаггүй нэг газар бол ерөөсө төрсөн нутгал юм байлээ л дээ. Тэрнээс биш ингээд биш одоо нэлээд олон орноор явж утсан байх энэ улсын буйнаар. Тэгэхэд 1-2 очиод тэгэл тэрнээс цааш бол нэг байшин л санагдаад байгаа болохоос биш те. Үзсэн л байшин гэхээс биш. Нутг руугаа очдог шиг одоо юу гэдгийг миний одоо жишээлбэл бага насаа өнгөрөөсөн тэгэл тэр хөгцөө мугаам гэдэг шиг хизээж очисон үүддгүү тийм газар зөвхөн хөвсгөлд л байгаа байхгүй. Тэгэл тэр мөрөнгийн хоотхорд өссөн бага насны тэр дурсамж гэдэг юм уу тэр ялангуяа тэр төрсөн гэртээ унтах гэдэг бол хамгийн гүн нойрыг авч хамгийн сайхан ресторанаас илүү байгаа учраас л тийшээ зүтгэдэг байж магадгүй. Илүү байдаг гэж. Манай хоёр хөгшин бас тэндээ амьдардаг байхгүй юу? Би төрсөн гэр тэнд байгаа учраас тэр нь илүү чангадаг баг. Үгүй ядч л одоо хоёр хөгшин маань байгаа юм чинь гэдэг бас тийшээгээ цоглох зүрх нь илүү юм да тий. Тэгээ миний нөгөө одоо багын найз нөхд бүхэл юм чинь бас тэнтэй холбоотой байгаа учраас надад тэгж одоо нөгөө хотод дэвшиг гэдэг орон зай өгүүлэхгүйгээр тэр маань бас нөлөөлдөг юм байна л да. Итгэл хүлээлгсэн нутгийнхаа ард түмэнд за хэр амлалтаа биелүүлсэн бэ таны хувьд? Яг би дагч хүний хувьд бол нөхөд одоо цамхаа хөтөлбөртөд оролцож байгаа шүү дээ. Тэр талаасаа харах юм бол миний одоо юу гэдгийг тэр нэг хөрөнгө оруулалт нутагтаа хийсэн ажлууд гэх юм бол тэрнээсээ хэдэн зуун дахин давсан баг уу. Банкын хороо даргалж явах үед нутагтаа хөрөнгө оруулалт их татлаа гэдэг манай зарим гишүүд бас таныг шүүмжлээд байсан шүү дээ. Яг таны сая яриан дээрээс үндэслээд асуухад яг үнэхээр та одоо нутагтаа энэ төсвийн банкын хорог даргалж явах үедээ их хөрөнгө оруулалт татсан юм уу? Хэрэг ажил ер нь хийсэн. Тэгээ бас том ажлуудаасаа бас өрдвөл. Гэхдээ яг нэг тийм цаг үеийн л таарсан баг. Ингээ хөрөнгө оруулалтаар ингээд нэг аймагуудыг жагсаагаад үзэхээр нөгөө манайх
нэг хоёрт байгаад байхаар тий. Тэгэхээр нөгөө гişүүд маань шүмжлэхгүй юу? Манай Тэлхаа гişүүн интервью санаж юм л да нямдорж гişүүн чөлөө нэг шүмжилж ирсэн. Яг гэвэл нөгөө манай аймаг чинь хамгийн том аймаг байгаа шүү дээ бас. Тэгээ бас сүүлийн ер нь 2000-ад оны их үед нэлээд хоцорчихсан юм аймаг байсан байхгүй. Тэгээ яг сүүлийн үед бас улсаас ч анхаарал ингээд хөрөнгө оруулалт нэлээд илүү ингээд татагтаад ирэхээр бас тэгж хардах нэг хүчин зүйл болсон байх л да. Манай аймгийн хувьд бол нэлээд томоохон хөрөнгө оруулалтууд их зайлшгүй шаардлагатай байсан. Яг гэвэл одоо аялал жуулчлалын манай гол бүс шүү дээ. Тийм учраас тэрийг бид нэр ингээд юу гэдгийг одоо агаараар хар замаар зулж авахын тулд бол нэлээд томоохон хөрөнгө оруулалтуудыг бол хийсэн л дээ. Тэгэхээр тэрний шин дүн их том байдаг байхгүй. Нөгөө хар зам татал Улаанбаатарыг одоо мөрөнтэй холууна гэж тэр чи их том дүн явна шүү дээ. За тэгээд тийм дулааны станц барин тэр тогтохтой орон сууц одоо жоштбуудыг бий болгоно гэдэг зөвхөн дулааны станц тэгээд мөрөн хотын тэр бүх дулааны сүлжээг шинчлэхэд 40 тэрбум төгрөг болдог байхгүй. Тэгээ энэ бүгд бол нэлээд том дүн үзэлцдэг учраас нөгөөх нь өндөр харагддаг. Тэгээ өндөр харагдахаар одоо бас шүүмжлэхээс аргагүй. Гэхдээ би өөрийгөө яаж цайруулдаг вэ гэхээр одоо би нэгэнт тэгэл амлсан юм чи одоо энийг биелүүлэх ёстой л гэж өөрийгөө цайруулдаг юм. Улс төрч улсын их хурлын гишүүн за олонний танил хүмүүсийг баггүй шүүмжлэл. За гүтгэлэг хар PR дагаад явдаг шүү дээ. Таны хувьд эдгээрээс юу нөхөр болгоомжлдог хүн бэ? Одоо бол ялангуяа нэг сонгуулийн сезон эхэлсэн байгаа учраас энэ тэмдгүү ялангуяа интернет захим ертөнцөөр бол бүр бие биенийгээ гүтгэх, доромжлох, нэр нь нуугдсан тийм одоо хаягнуудаас янз янзын бичих гэл ингээл төрөл бүрийн юмнууд дагаад байна л та. Наад ерөөсө болгоомжлох зүйл байдаггүй. Яг тэгвэл би өөрөө тийм хар зүйл хийчихсэн бол бас ааштай те гараад ирэх би гэдэг ч юм уу гэлэмлсэн шүү дээ. Тэгж бодох ба. Над бол тийм зүйл байхгүй болохоор нэгдүгээрт айдгүй. Хоёрдугаар би ингээ 8 жил нутгийнхантай хамт байлаа шүү дээ тийм ээ. Одоо их хурл сонгогдоод эн чинь бол төрийн маш одоо өндөр албан тушаал шүү дээ. Улсын их хурлын гишүүн байна гэдэг чинь. Тэгээч дээр нь одоо ингээд тэр мөнгө санхүү хариуцдаг төсвийн байнгын хорон даргаыг 2 удаа даргалахтаа бол яг энэ 8 жилийн тал хугацаанд нь би энэ байнгын хорог даргалсан байгаа байхгүй юу мөнгө төгрөгтэй холбоотой. Тэгээ энэ хугацаанд жишээлбэл одоо юу гэдэг нь би нэг янз бүрийн юм тоглогдвол нутгийнхныхаа чихийг халууцуулаад офшор данс илрээл одоо юу гэдэг данс гэж ингэж яригдаг учраас бол нутгийнхнаад итгэж байгаа шүү дээ. Хэрвээ тийм байсан бол ямар нэг байдлаар ингээл живжүү хийх яриа гаргаад байсан бол хүн бас бодно тийм үү? Бас манай нөхөр яагаад байна вэ гэж. Тийм юм байхгүй учраас бол юу ч гэж хэлсэн манай нутгийнхын дэрийг тоохгүй шүү дээ. Яг тэгвэл 8 жилд бид би бинийгээ итгэлцлийг олсон байгаа байхгүй да. Гэдэг талаасаа бол над тэрнээс нэг болгоомжлох зүйл байхгүй. Монгол улсын төсөвтэй сүүлийн хэдэн жил ойр байсан хүний хувьд бас мэрэгжлийн эдийн засагч хүний хувьд танаас нэг зүйлийг бас тодруулж сонирхож асуумаар байна л да. Монгол улсын өрийн хэмжээ 21 тэрбум долларт хүрлээ гэдэг. Одоо бид нар зүг зүгээр байж байгаа л өрөнд орчлоо гэдэг ингээд мэдээллүүд гараад байгаа шүү дээ. Тэгээд ингээд үнэхээр бас бодон тэр бол үнэн. Энэ бол эргээд бид нар өөрсдөө өөрч байгаа ийм л одоо хэрэг болж байгаа юм л да. Энэ өрийг ер нь яг яаж барагдуулах вэ? Танд одоо юу гэдгийг гарц гаргалгаа, бодол санаа энэ дээр нэг байр суурь байгаа болов уу гэж бодож байна л да. Ялангуяа таны мэрэгжилтэй ойрхон учраас. Тийм л дээ. Энэ өр бол бас их том өр л дөө. Яг 21 тэрбум дотор жишээл одоо ингээд Хятадын төв банкнаас авж байгаа юаны swap-ын одоо 3 тэрбум долларын зээлийг оруулалт тооцохгүй байгаа байхгүй юу? Энд чинь өшөө нэмэгдэхээр чинь маш том тоо яригдж байгаа юм л. Ялангуяа 16 оны төгсгөл 17 онд бол бид нар төлөхөд үнэхээр хүндрэлтэй тийм нөхцөл байдал бол үүсчихсэн байна. Тэгэхээр энийг яаж давж гарах уу гэдгийг бол мэрэгжлийн улсуудын шийдэл хэрэгтэй. Жишээлбэл би одоо тэр их хөрийг дарахад бол сангийн яамд яг энэ өрийн асуудал эрхэлсэн тэр газрын дарга байсан учраас тэр техникийн хэлэлцээр тэр өрийн тооцоо судалгааг Оросын талтай хийх тэдэнд ойлгуул энэ ажлыг нүүрч гарсан учраас бол өр яаж шийддэггүй, өрийн асуудал яадгүй, ямар хэлцлүүд явагдгүй, ямар арга техникүүд байдгүй гэдэг бол мэднэ л дээ. Тэр талаасаа би бол бас одоо энэ ялангуяа манай нам тийм үү Монгол Ардын нам тухайн үед энэ Оросын холбооны улсад төлөх энэ том 10 тэрбум доллартай тэнцэх гэж яд. Энэ өрийг чинь шийдэхэд бол бас одоо авч гарсан улс төр өвчин шүү дээ. Тэгэхээр бидэнд бол бас нэг ийм туршлага бол байна шүү дээ. Яаж энэ өрийн хэлцлийг яаж хийдэг вүлээ? Яаж одоо тэр ямар байгууллагууд хандах уу? Ямар арга техникүүд байх вэ гэдгийг илүү мэднэ. Тэр талаасаа бол бид бас арай илүү
энэ өрийн одоо дарамтыг шийдвэрлэхэд туршлагатай оролцох байх гэж бодож байгаа юм. Тэгээ би нэг зүйлийг бол бас энэ нөхдөдөө байнга л ярьж байгаа. Та нар одоо ингээд энэ нэг өрийг ингээд хизээ ирэх вэ гэдгийг нэрээс мартчихад улс төрөө хийгээд байна. Энд чинь нэг л өдөр тэр гэрээ хэлцээтэй цаг хугацаатай учраас түнхгээл ороод ир. Тэгэхэд яах юм бэ гэж. Тийм учраас одооноос тэр үр төлөх схемээ бод бүтцээ бий болго, эрсдлийн сангаа бий болго гэд ингээл ярьдаг л да. Тэгэхээр ийм зүйлүүдийг л бол хийх ёстой. Тийм зүйлүүд дээр бол би тодорхой арга хэмжээнүүдийг авахгүй нөхцөлд бол маш хүнд байдалд орно гэдгийг бол нэмэгдэн мэдчихэв. Зүгээр л ингээд дахиад өрөө аваад төлөөд ивэл эн чинь хэцүү шүү. Хойд хормоогоор урд хормоогоо нөхөн гэдэг шиг. Улам сүулдэ явсараад ингээд зөвхөн үр төлдөг л ус болчихно шүү дээ. Ард түмний цалин тэтгэр нэмж чадхаа юм болно шүү дээ. Тийм учраас энийг ямар шийдлэр, ямар арга техникүүд, ямар замаар төлөх вэ гэдгээ бол одооноос төлөвлөж шийдсэн байх хэрэгтэй байхгүй юу? Тэр тал дээр маш сулгал. Өнөөдөр чинь ингээд манай улс төрчдийн тарих бол яаж сонгуульд ялах вэ? Яаж засгийн газрыг эрх мэдэл авах вэ? Яаж сайд болох вэ гэдэг юм бодоод байгаа болохоос яг л бүх юм ингээд зоосын нөхөр харцсан учраас нөгөө бусад одоо салбар руугаа хандлага бол ингээд нүдэ дарцсан юм шиг байгаад байна шүү дээ. Тэнд байж байгаа бэрхшээл зовлонг бол зүгээр хайцсан байгаа байхгүй юу? Зүгээр л нэг яаж мөнгөтэй, яаж хөрөнгөтэй байх вэ гэдэг л нэг тийм зовлон байгаад байгаа болохоос биш. Энэ өрчийн эргээ төлөгдөнө гэж бодохгүй л шүү дээ. Тэгэхээр зарим нэг хүмүүс ингэж ярьдаг би бас ортой гэж боддог. Энэ наад нөхдүүд чинь бол яг цагаар толвол ингээл нөгөө гадаадд байгаа гоё байшинд очиж суучин бид л төлнө шүү гэл ингээл өглөөд идэг ус байдаг шүү дээ. Үнэн шүү дээ. Үнэн. Одоо ингээл зарим нь янз бүрийн офшор данс манстай гэл энэ тэнд хөрөнгө байршуулсан. Тэгээд янз бүрийн сайхан байшин худалдаад авцсан гэдэг ч юм уу. Энэ бүгд ч юм бол яг тэр үед бол хаана ах вэ? Тэндэл далайхаа усанд орол жаргаал байж. Тэгэхэд энд бид нар одоо хуухан маажаал тэгэл одоо мөнгө төлөхөө хөлсөө гожуулаад зүтгэн шүү дээ. Тэр талаас харах юм бол дэндүү харамсалтай. Гэхдээ тийм улс төрийн туршлага манай намд энэ хамт олонд байгаа учраас бол арай илүү энийг шийдэл гаргаж ингэж ажиллаж чадна гэж бодож байгаа. Улс төрч хүн, их хурлын гишүүн хүн за сүүлийн 8 жил мэдээж цаг зав багтай л байсан байж таараа. Гэтэл яг одоо даваасран гишүүн хэр хувь хүн талаасаа хэр сайн аав бэ? Та хэд хүүхэдтэй вэ? 3. Тэдэндээ цаг зав хэр гаргаж байна? Би ер нь одоо хүүхдэд их тийм хайртай хүн байж магадгүй шүү. Илүү хүүхдийг одоо ингээд юу гэдэг аль ч хүүхдээ өөрийн ч бай, хүний ч бай ер нь ингээд хүүхд ялангуяа нялх хүүхдийг харахаараа их тэгж одоо хөөрдөж ингэж харцдаг байж магадгүй. Тэр талаасаа харах юм бол бас нэг жоохон хүүхдээ эрхлүүлчих магадгүй сул аав. Тэ нөгөө хүүхдийг дэндүү ингээд хөөрдөд. Тэгвэл би нэг зүйлийг бол байнга л бодож явдаг л да. Ер нь хүн бол биш үү? Өөрийнхөө авьяасыг л нэг хэрэгтэй. Өөрийнхөө унган авьяасыг. Тэгээ унган авьяасыг нэгээ тэр чиглэлээрээ хүн ингэж мэржил болчих юм бол биш үү? Ажлаасаа халагддаггүй тийм л хүн бол. Хүний хэрэгцээг хангаж чаддаг. Тэр эзэн чинь чамгүйгээр амьдрч чаддаг, амьдрч чадхааргүй тийм л хүн болчих юм бол чи хаан ч өөрийгөө амьдруулал явчих. Жишээлбэл та хоёр ингэж сайхан сурвалжлагч, мундаг чадварлаг бай. Гэтэл та хоёроос өөр хүмүүдэнд нь харагддаг л байх хэрэгтэй байхгүй. Та хоёр л байхгүй болчвол энэ телевиз унчих гэдэг юм шиг л тийм ур чадвартай байх юм бол хин ч гэсэн ажлаасаа халагдахгүй шүү дээ. Тийм л хүн болгоё л гэж би хүүхдүүдэд боддог. Тийм учраас би ингээд багаас нь ахвалал зарим нь ингээд өөрөө хамт яваа шатар тоглол сургаал дараа нь математикийн ангид оруулаад тэгэл одоо арай нөгөө математик сэтгэлгээг нь хөгжүүлээд. Тэгвэл хүүхд бол хүн бүр унган авьяастай бурхнаас заяасан. Тэрийг илүү хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол тэр өрсөлдөөн дунд нөгөөдөлөө давж гарах тэр одоо юу гэдгийг тэр хүний эзэмшсэн чадвар нь илүү хөгждөг байхгүй. Өөрийнхөө унган авьяастай тулгуур бол дуртай юм а гэдэг. Ажлаасаа идэж халагдахгүй л гэсэн үг шүү дээ. Яг бусдаас илүү байгаа учраас тэр компани эзэн чинь телевизэн дарах чинь чамгүй бол амьдрч чадахгүй болцсон байх юм бол яах вэ? Тэгэх юм бол чи тэгэл амьдралынхаа хоолыг олно шүү дээ. Тийм хүн байх талаас нь бол харин би хүүхдүүдэд бодож ингэж хүмүүжүүлдэг. Тэрэнд бол харин би цаг зав гаргана. Шатрын дугуйлан одоо шатар тоглох энэ төр бол би нэг хэсэг 2-3 жил бол хамт явсан. Одоо бол нөгөө математик чиглэлээр сургаж байгаа учраас бол нөгөө тэр багш нарт нь татгаал өөрөө хаяа нэг асуучаал тэгэл явж байгаа л да. Манай том охин бол энэ чиглэлээрээ яваад нэлээд одоо өөрийгөө бүр авч амжилтанд хүрээд тэгэл амжилтаа сая
сургуулаа төгссөн л дээ. Мэргэжлээ хөгжүүлэх эдийн засагч бэлтэж байна. Үгүй инженер. Би ч бас яг миний унган мэргэжлийн инженер байхгүй. Би Оросын холбооны одоогийн Украины Харьков политехникийн дээд сургуулийг инженер одоо цахилгааны автоматикийн мэргэжлэр төгссөн л дээ. Тэгээд энэ эрчим хүчний системд нэг жил ажиллаж ятэр энэ зах зээл гэдэг нь би бол 90 он болоод тэгээ би мэргэжлээ солиод зах зээлэд дагаад эдийн засагч болоо явцсан. Өөр чиглэлээр сураа явцсан байхгүй. Тэгээд нөгөө Япон тэр зах зээлийн оронд нь яваад тэгээ эдийн засагч болоо хувирчихсан. Тэрнээс иш миний унган мэргэжил бол инженер. Гэхдээ инженерийн шинжилгээ ухаан гэдэг бол гайхамшигтай хүний хөгжүүлдэг ийм шинжилгээ ухаан л да. Дараа нь би ингээд эдийн засаг сурахад бол маш шалбархан байсан. Одоо яг тооны хэллэгээр бол эдийн засаг гэдэг бол нэг давхар уламжил дифференциалаас эцэрдэг. Гэтэл инженерийн шинжилгээ ухаан гэдэг чинь тэр гүн рүү тэр одоо жижиг дискэл ингээл цаашаа одоо переходны процесс юу гэх юм да одоо бүх юмны ингээл тэр функцийг гаргаж олох бодох гэл ингээл явах юм бол аймаар одоо хүний тархийг ажилуулдаг шинжилгээ ухаан байхгүй юу. Тэгээ манай охин бол яг тэр чиглэлээр инженерийн чиглэлээр сурч төгссөн. Тэгтээ бас би нөгөө математик физикээр илүү хүүхдүүдэд нөгөө сургая гэж боддог байсан учраас бол бас тэр чиглэлүүдээр физикийн олимпиадаас уулзсаас 3 жил дараалан медаль авсан баг шүү. Тэгэл өөрийгөө ингэж болгоод явдаг болсон байхгүй юу. Би одоо туслах юм байхгүй өөрөө тэгэл ягаад одоо жишээл магистрт Америкт явахдаа бол тэр нөгөө нэг өөр сургуулийн баг тэтгэлгээр тэгэл явчихж байгаа. Яг тэгвэл нөгөө сайн сурж байгаа хүүхдүүдийг нөгөө сургуулиуд нь спонсорлол тэгэл тэтгэлгээр сурчдсан байл. Тэгэхээр хүнийг авьяастай болгоод тэрийн сайн хөгжүүлэл өгчих юм бол өөрийгөө аваад явчих. Тэгэл өөрөө тэрнгээр орлого болоод нөгөө халагддаг хүн болчих шүү дээ. Нөгөө бурхан хүнийг бүтээдэг, бусдыг нь инженер бүтээдэг гэж бас сайхан үг байдаг. Тэгэхээр маш сайхан боловсон хүчин инженер бас улс орондоо бэлтгэж байгаа танд бас том талархлыг илэрхийлмээр байна. Тийм босдон ч гэсэн би тэгжил ерөөсөө л ажлаасаа халагддаггүй хүн бэлд гэж би найз нөхдөд ч гэсэн тэгдэг. Бас би өөр нэг юм хүмүүс зүгээр зэрэг хүмүүсүүд ингээ уулзаа ярьдаг нь бол жоохон хэрсүү иргэн бай гэж. Яагаад би тэгж хэлж байгааг бол одоо ингээд бидний энэ өнөөдрийн бүтээгээд байгаа энэ төр засагч нь ер нь яагаад ингээд хацгаа буруу болчиход байгааг бол бас иргэдтэй холбоотой шүү дээ. Энэ их хурлын чи энэ янз бүрийн одоо юу гэдэг юм толгодод байгаа усуудыг ч юм дээс өөртөө бид санал өгч байгаа шүү. Тийм үстэй. Тэгэхээр энэ талаас харах юм бол бид өнөөдөр ингээд энэ зах зээлийн нийгэмд амьдрах тэр ухаанаа сурцсан байх хэрэгтэй байхгүй юу? Надад нэг Чингэлтэй дүүргийн эмгэн нэг удаа уулзсан дээрээ энэ санаг хэлж ирсэн. Ер нь бид нар ингээд хэрсүү иргэн болох хэрэгтэй юм биш үү гэж. Энэ айгүй зөв. Яг гэвэл асуудалд айгүй зөв ханддаг. Зүгээр ингээл наам гээл ингээ нүдээс сохолчвол ингээд байх биш тийм үү? Тэр ирж байгаа хүнийг судалж үзээд нөгөө түрүүн биелсэн шүү дээ. Иргэний амьдрал гэдгийнхээ төлөө хүн сонголтоо хийдэг байх хэрэгтэй гэдэг шиг бид ингээд бас иргэн гэдэг талаас эцсийн дүндээ бид иргэн л байна шүү дээ. Тэр талаасаа бодож ингэж юм тандаад миний амьдралд яаж нөлөөлөх хүн бэ энэ даваасруу гэж ингэж харж шийдвэрээ гаргадаг ийм болоод ирэх юм бол өөр байхгүй. Одоо юу гэдгийг нам гэдэг юмар ингээл манан тулаал тэгэл нөгөө хүн чинь бол хинч байсан яг намын юм гээл ингэдэг ч юм уу тийм үү. Тэгж харах гэдэг шүү дээ. Тэгэхгүй ер нь намч гэлээ гэсэн намууд бас нэг юм бодох хэрэгтэй юм. Иргэдний ингээ хэрсүү болчих юм бол намууд бодож эхэлнэ шүү дээ. Ийм хүний дэвшүүлж болохгүй юм байна шүү гэж. Шилдэгүүдээ явуулъя гэж. Тэгэхээр ингээ намууд чинь бол нэгэн дандаа муу хүнээр дүүрэл нэгэн дандаа сайн хүнээр дүүрсэн байхгүй шүү дээ. Энэ намууд донд ч аль алинд нь бол сайнтай муутай байгаа. Гэтэл одоо бол нэг жоох ингээ намуудад итгэл алдаад байгаа нь ер нь жоох муу усуд урт тал руу нэлээд олон гараад ирснээс юм байхгүй. Хэрвээ яг 90 оны өмнөх шиг нөгөө Монгол Ардын хувьсгалт нам гэж байлаа ш. Тэрэн шиг ингээ тэр улс төрийн товчооны 9 шиг ингээд шилдэгүүдээ урдаа гаргаад түрүүний хэлдэг шиг нөгөө салбарын хүний мэрэгжлийн сайд тавиад тэгэл тэр нь салбараа зөв авч явдаг болоод тэгээ улс орноо сайн авч явдаг болоод ирэх юм бол яг тэр намд арт түм итгэн шүү дээ. Сонгуул твдэхгүй оролцдог болно шүү дээ. Иргэдийнхээ саналыг авна шүү дээ. Тэгжэл улс төрийн хөгжнөд ханддаг болоод шилдэгэ урдаа гараад яваад иргэдний хэрсүү ухаанаар хандаад байдаг болчих юм бол бидний энэ тулгараад байгаа энэ бэрхшээлийг бол шийдэх боломжтой. Би энэ эдийн засгийн хямрал улс төрийн хямралаас гарахад би 4 зүйлийг л шийдэх ёстой юм байна гэж бодож байна. Тэрээс манайхан ингээл нэг хялбархан бодоод $50 тэрбум, $100 тэрбум байвал ингээл гарчна гэдэг байгаа байхгүй. Гэхдээ тэр мөнгөө хэрэглэж чадахгүй бүтцтэй байвал явахгүй шүү. Тийм ээ. Айл хэдийгээр нэг аав ээж нь сайхан мөнгө үлдээлээс тэрийгэ зарцуулж чадахгүй хүүхдүүд байвал тэр дор нь үрээ хайчих шүү. Тийм учраас эхлээд бид нар тэр энэ олдсон мөнгөө яаж олох вэ? Олсон мөнгөө хэрхэн үр ашигтай зарцуулж чадах вэ гэдэг бүтцийг л бий болгох хамгийн чухал
Тийм учраас би бол энэ хямралаас гарахын тулд нэгдүгээрт бол ийм одоо үнэхээр ёстой нэг салбарын чаддаг хүнээр нь хариуцуулах бол хамгийн чухал гэж. Энийг л бид шийдэх бол өнөөдөр биднийг алж байгаа юм байгаа байхгүй. Тэр салбарын ажил унгаал, улсын ажил унгаал, улс орны хямруулаад. Тийм учраас бол үнэхээр чаддаг улсуудын одоо улс төрийн намууд шилдэгүүдээ урдаа гаргаад тэгээд шилдэгүүдээрээ тэр салбарыг тавьдаг болчих юм бол энэ хамгийн чухал. Хоёрдугаарт бол ингээд бодлоготой төлөвлөлтөө өгчих хэрэгтэй. Та нар санаж байгаа бол одоо ингээд дээр үед бид ингээд 5 жилийн төлөвлөгөө гээл ингээд 5 жилийн бодлого гэж гаргаад ингэж хөгждөгсэн байхгүй юу. Тэр бол хамгийн зөв. Ер нь бусад улсаар бас тийм л байгаа. Тэгээ хөгжлийн бодлого төлөвлөлтөөр тэрийг ягштал дагдаг байх хэрэгтэй. Тэрээс зүгээр ингээд хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль манад байна. Гэхдээ тэрийг хэрэгжүүлдэг болчих хэрэгтэй. За ингээд хэрэгжүүлдэг болчих юм бол бид нар ингээд бодлоготойгоор хөгжиж эхэлнэ. Энэ бол одоо бидэнд бас ер нь одоо хамгийн чухал нэн тэргүүнд хийх ёстой нэг ийм зүйл бол мөн байгаа байхгүй. Мөн нөгөө талаасаа бол ингээд манай энэ иргэд маань бас иргэдийгээ төрөний нөгөө хэлдэг шиг ур чадвартай. Гол нь ихтэй сургууль сурахтай биш байхгүй. Ур чадвартай авиасын нээж өгөөл тэгэл орлогоолох хэмжээний чадварыг л эзэмшүүлчих хэрэгтэй. Тим сургалтын тогтолцоог л Монголын төр бий болгох хэрэгтэй. Тэг ёс суртахуунтай тийм одоо ёс суртахууны зөв хүмүүжлөгөөд ажлын ур чадварыг нэгэд өгчих юм бол хүн бүр ажлын байраа болоод явчих шүү дээ. Тэр 100 хэд их сургуулиар яах юм бэ? 10 их сургуультаа тэгээд мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг л маш сайхан болгочих хэрэгтэй байхгүй. Тэгээд тэнд нь ёс суртахууны зөв би юу гэдгийг одоо нэг 1.5 сая төрөөс авч амьдрах биш. Ер нь би өөрөө ажлын байраа болоод ингээд амьдрын шүү чадан шүү гэдэг юм ил хийгээд өгчих юм бол иргэн өөрөө орлогоо болоод амьдраад явж шүү. Гэх мэтийн зүйлүүдийг л хийж чадах юм бол энэ баян ийм сайхан өргөн удам газар нутагт оронд бол бидэнд амьдрах бүрэн боломж байна. Энэ жилийн сонгуульд залуучуудаасаа эхлээд энэ нь одоо улс төрийн тогоонд олон жил чанагдсан одоо туршлагатай улс төрчд гэдэг ингээ олон төрлийн хүмүүс нэр дэвшиж байна. Хинч нэр дэвшиж болно. Энэ бол үндсэн хуулиар олгогдсон эрх. Гэхдээ манай сонгогчид өөрсдөө боловсралтай хэнийг сонгох вэ гэдгийг мэддэг байсан тохиолдолд бидний амьдрал одоо өөдлөг гэгээлэг жавхаалаг болох болов уу гэж би боддгийн. Тэгээд энэ өглөөс бидний урилгыг хүлээн авч студийн маань зочин амарт өргөцсөн танд талархснаа илэрхийлье. Зорьсон одоо хийхийг зорж байгаа тэр бүх ажлуудад сэтгэлчлэн бүтгэх болтугай. За баярлалаа та бүхэн ч гэсэн. За өргөдөрсөн зочдоо бид телевизэн сэтгүүлээр бэлэг болгон өгдөгий. За маш баярлалаа. Ингээд кофе цай нэвтрүүлэгтээ хамтдаа байсан үзэгчид та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн зочноор улсын хурлын гишүүн Цэрэн Пилийн даваа сүрэн оролцлоо. Та бүхнийхээ өнөөдрийн ажилд амжилт хүсье. Баяр та.